Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоошин хөмбөчлөгээр олдож байна. За энэ удаагийн бичлэг дээр бүгдээрээ монголоор юу вэ буюу Монголын сонин сайхны талаар ярьдаг ээлжид дугаараа хийгээд сууж байна. За тэгээ та эдэр маань сонин сайхан юу вэ? Эхлээд та нартаа гайхалтай сайхан зуны улирлын мэндийг хүргэе. За надаар гэх юм бол маш завгүй өдөр хоногуд бол өнгөрч байгаа. Тэгээд Мичико подкаст эхэлж байгаа гэл нэг тусдаа дугаарч хийгээл бас ингээд стори дээр оруулаад ингээд нөгөө барилдахаасаа таахалцах нь их гээд те яг тэгээд яваад исэн чинь нэг асуудал бол үүссэн. Уул нь саний амралтын өдрүүд эрхний дугаарынхаа зочны бичлэгийг оруулах хэрэгтэй байсан чинь яг тэр зочныхоо дүрсийг буруу өнгөөр аваад буюу камерныхаа тохиргоог буруу хийснээс болоод ерөөсөө ингээд өнгө тавьж болдоггүй. Нөгөө зочны маань дүрс нэг л юм бараа анхаар нэг тийм асуудал бол үүссэн байгаа. Тэгэд удахгүй энэ асуудлынхаа учрыг нь олоод мэргэжлийн үнээс нь бол асуугаад явж байгаа. Тийм учраас удахгүй энэ асуудлынхаа учрыг олоод та нартаа подкастынхаа эхний дугаараа тун удахгүй хүргэх болно. Уул нь яг энэ бичлэг маань тэр дугаарыг маань араас орох гэсэн байхгүй. Тэгээ зүгээр суугаад байжснаас гэх юм уу да тий. За тэр бичлэг маань ингээд фейлдсэн ч гэсэндээ би ер нь YouTube-ийнхаа дараагийн бичлэг хийх ёстой гэдэг үднэс яг одоогийнхоо энэ бичлэгийг хийгээд сууж байна. Ер нь л нэг иймэрхүү байгаад байгаа шүү. Тэгээд аль болох хурдан юмнуудаа хийгээд дамжуулаад явахыг бол хичээж байгаа. Саний амралтын өдрөөр бас охиныхоо төрс өдрийг тэмдэглэсэн байгаа. Тэгэд яг намайг юм завгүй байх хооронд Монголын сошиал дээр Монголын нийгэмдэр бас яригдж байгаа зөндөө асуудлууд гарч ирлээ. Тэгээд бүгдээр эхнээс нь ахуулаад дис дараатай яриад явъя гэж бодож байна. Өнөөдрийнхөө бичлэгийн сэдвийг гэр бүл салалт гэд нэрлүүл буруудахгүй болов гэж бодож байна. Яагаад гэх юм бол яг сүүлийн үед Монголын сошиал дээр яг энэ гэр бүл салтын талаарх мэдээлэл сэдв бүр үнэхээр их гарч ирлээ. Тэгээд одоо яригдах дийлэх сэдв маань бас яг энэ гэр бүл салтын талаар ахгүй. Хамгийн эхлээд яригдах хүмүүс бол амарчин болон түүний эхнэр танан нар байгаа. За хүүхдүүдийнх нь ээж гэсэн үг шүү дээ. За амарчин ах бол яг өөрийнхөө подкастн дээрээ тэр хүүхдүүдийнхээ ээжийг ураад нэгэн дугаарыг бол хийсэн байдаг. Тэгээд яг тэр дугаар нь бол бүр Монгол даяараа яригдаад бүр ингээл Facebook дээр, Threads дээр, Instagram дээр гэл бүр маш их яригдсан. Тэгээд амарчаах өөрөө хэлжэл хэлэлтэй яг тэр бичлэгийг нэлээд юм үзэлт хандлт сайн байна гэж мэдчихсэн ч гэсэн бүр ингээ Монгол даяараа яригдана гэж бол ерөөсө бодоогүй гинэ. Тэгээд би тэр хоёрын талаар нэг юм ярих сэтэл надад яагаад чинь төрөхөөс ахгүй. Яагаад гэвэл намайг үздэг хүмүүс нөгөө Threads, Facebook ашигладаг хүмүүс маань үзээд идэв штэ. Гэтэл тэр хоёрын бичлэг YouTube дээр ороод бүр ингээд орсон цагаас ахуулаад бүр ингээл бүүн болол тэ бүр маш олон хүмүүс үзсэн штэ. Тийм болохоор нэг ярих сэтэл төрөхгүй. Тэгэд би ингээд тавтаад яриад яах вэ гэд бодож исэн чинь яригдах энэ гэр бүлийн салтын кейсүүд дээр яг тэр хоёр хүнийг харангуут бүр аюу зөв байгаад байгаа байхгүй. Яг би ингэж хэлснээрээ салхан зөв гэж салтыг зөвтгөөгүй гэхдээ салсан ч гэсэндээ би нэгэ хүндлэх тийм орон зайтай байх хэрэгтэй юм шиг бас хүүхдүүдэд бодоод ийм эрүүл харилцаатай байх хэрэгтэй юм шиг тий. Гэтэл яг яригдах энэ салтууд маань нэлээд токсик байгаад байгаа байхгүй. Тэрнээс нь болоод хүүхэд дунд нь хохироод байгаа юм айгу харагдаад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгэд үнэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн боолж бүтггүй бол салхан зөв гэж бас би боддог. Ялангуяа хүүхдүүдийнхээ нүдэн дээр ээжийг нь зодтдаг ч юм уу да тий. Бүр тийм токсик харилцаанаас илүүтэй тэр хоёр хүн яг үндэ салхан л зүг бохгүй гэж бол боддог байхгүй. Тэгээд тийм учраас яалтчгүй энэ хоёр хүний кейсийг бол бүр ингэж ярихгүй байхын аргагүй юм шиг те. Тэр нөгөө амарчаахын хүүхдүүдийнх нь ээж хэлсэн штэ. Бид нар ийм салах, соёлд суралцах хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээд яригдах зүйлүүд маань ер нь энэ сэдвтэй холбогдож байгаа учраас энэ хоёр хүний ингэж кейсийг ярихгүй байх юм бас аргагүй байлаа. За хамгийн ихэнд яригдах хүмүүс бол дуучин Дэлгэр мөрөн болон түүний хоёр охины ээж Ананда буюу Солонгон ааш нарын талаар байгаа. За 5 сарын 23, 24-ний өдрүүдэд яг энэ хоёр хүний нэгэн бичлэг сошиал дээр цацагдаад тэгээд олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад бусад сайт пэйжүүд бас ингээд цааш нь түгээгээд оруулаад явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэр бичлэгэн дээр нь яг юу гардаг вэ гэхээр дуучин Дэлгэр мөр ингээд охинтойгоо 6 хуулчих гэдгсэн чинь Солонгон ааш болохоор үгүй ингээд ахуулахгүй чи ингээд хүүхэд сошиалээр оруулах гэж байх юм а гэдэг байдлаар ингээд Дэлгэр мөрөн л уурлаад тэгсэн чи Дэлгэр мөрөн болохоор би охинтойгоо ганцхан л зураг таруулж ил та гуйж ийн гэдэг ингээд гуйж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Би зугаа хэлж байна. Ямар нүрээр авах гээд байгаа. Өөчтөө би зүгээр хүүхдөө зугаа хэлээд болоо. Би хүүхдөө зугаа хэлээд. За ёо. Чиний тэр балиар Facebook-ийн ертөнцийн чинь хар шившигтэй амьдралыг бид нар үргэлж бодмээргүй байна. За ёо. Зүгээр хүүхдөө зугаа хэлээд болоо. Ичиж амьдраач чи. Зугаа хэлээд болоо. Чи ичиж амьдраач.
Чи ямар чи хүүхдтэйгээ зураг авахлаар бодож. Чи хүүхдийн баярын өдрөөр бүр тайван байдаг чи бидний гэхгүй. Чи өөрөө зүгээр тайван байдаг. Би чамаа яагаад ч гэжтэй. Бид нар чамтай харьцмаар Би чамааг яагаад ч би хүүхдтэйгээ зураг авахлаар болоо. Би хүүхдтэйгээ зураг авахлаар болоо. Үй чи найзгаа аавдаа. Зүгээр. Би хүүхдтэйгээ зураг авахлаар тэгэхээр. Чи зураг хэрэггүй. Багшны бодол санаа чухал шүү дээ чинь. Багшны давхар Бодит байдал нь ийм багхгүй. Ийм балиар хүчирхийлэгч. Чи ийм балиар хүчирхийлэгч заа юу? Яг энэ бичлэгийг нь Facebook ашигладаг хүн болгон үзсэн байх гэж би бол бодож байна. За тэгээд үүнээс нь болоод хүмүүс дуучин дэлгэр мөрний талд ороод дуучин дэлгэр мөрнийг өмөөрөөд солонгон ааш руу нилээн бол дайрж исэн. Тэгээ энэ удаа бол ингээд дэлгэр мөрний талд орноо. Яагаад ингээд хүүхдтэйгээ зураг авахлах ч ирэх байдгүй юм бэ? Аавтын ингээд зургийг авахлаач гэлтэй. Нэг хэсэг бол хүмүүс бүр үнэхээр энэ солонгон ааш руу бол дайрж исэн. Тэгээд үүнээс нь гадна дуучин дэлгэр мөрөн бас өөрийнхөө сошиал хаяг дээр нэгэн постыг оруулсан байгаа. За үүнийг болохоор 5 сарын 24-ний өдөр оруулаад сэтгэл бачимдуулсан баримттай мэдээг итгэж болох хүнээс сонсоод төвчлгүй бичлээ. Ямар ч эцэг хүн намайг ойлгоно. Хайртай үр хүүхдийг минь алгадаж зодоод харанхуй өрөөнд хүчирхийлж хүчээр ааваа гэж дуудуулгыг шаардаж байгаа эрэг хараад сууж байдаг их хүн байна гэдэгт үнэхээр харамсаж байна. Миний үр хүүхдүүд хэн нэгэнд үгээ илэрхийлж хэлэх ярих чадвартай. Би хүүхдүүдэд хамгаалтанд авч ядаж эмээтэнд хамт байхыг хүсэж байна. Инх сайхан чи намайг яхахыг хараарай. Аавын үнэрлсэн хайр арилах нь үгүй болохоор аавтай хүний магнад нар гэрэлтэж байдаг юм. Чи хизээч миний хайртай хүүхдүүдийн цэг энэ агуу алдар нэрийг чамшиг ирийн орнцог дээр оруулах нь гутамшиг. Маргааш бид чамайг байх ёстой газарт чинь хатаана. Би гэмгүй хүмүүсийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж хүний эрхэнд халдаагүй. Хүүхдүүдийг минь хүчирхийлж байгаа хүний тухай бодит баримттай зүйлийг бичиж баримтжуулж байгаа болно гэдэнгүүтээ одоо цагдаагийн газрыг болон хүүхд хамгааллын төв гэд энэ хоёрыг ингэж меншн хийсэн гэдэг нь бол харагдчихсан. Яг энэ бичлэгнээс нь харахаар хин хохироод байгаа юм бэ гэхлээр тэр дунд нь байгаа хүүхэд хохирж байгаа байхгүй те. Хоёр талаас нь татаал хоорондоо хэрэлдээл те. Тэгээ тэнд чинь бол найзууд нагаа, эцэгчүүд нагаа, өөр хөндлөнгийн хүмүүс ч гэсэн хараад зогсож байгаа штэ. Тэгээ хүүхдлэм чинь юу хийж чадах юм, юу ч хийж чадахгүй тэгэл яг ингээл айгүй хэцүү байдалд ингээд орж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бид нэр яг энэ те салах соёл гэдэг зүйлд ингээд суралцах хэрэгтэй юм шиг. Үнэхээр салсан бол тэр хүнийхээ одоо өмнөх зүйлүүдийг ингээд уучлаад үр хүүхдийнхаа төлөө ингээд явах хэрэгтэй юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Үүнээс гадна яг тэр нөгөө амарч ахын подкаст дээр тэр нөгөө танан гэд за хүүхдүүдийн нээж нь ингээд хэлсэн байсан шүү дээ те. Чи сайн явах юм бол би ингээд баярлнаа. Яагаад гэх юм бол чи сайн явснараа манай хүүхдүүд ч гэсэн одоо сайн явах тэр боломж нь ингээд үүсэж байгаа гэж бүр аюу мундаг хэлсэн байлээ шүү дээ. Би бас яг тэрнтэй нь бол үнэхээр санал нийлж байна. Яг л тийм л байх ёстой юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Гэхдээ дахиад хэлэхэд энийг бол би салалтыг зөвтгөж байгаа гэсэн үг бол ерөөсөө биш. Дараагийн ярих хүмүүс маань Орос, Монгол, Хятад 3 гэд хүмүүс жоок хийгээд яриад байсан буюу Немо, Эмилия, Гарди 3 бол байгаа. Тэгэд хүмүүс урд нь яриадсэн шүү дээ. Бид нар багтаа ингээд Орос, Монгол, Хятад 3 гэд онгоо ярьдаг байсан бол одоо яг жинхэнэ амьдрал дээр ийм хүмүүс байна гэл хүмүүс пост бичээдсэн шүү дээ. Одоо ч гэсэндээ яг энэ 3-ын талаар ганц нэг ингээд яг Орос, Монгол, Хятад гэдгээр нь ярьж байгаа постуудаас харагдчихсэн шүү манайхаа. Тэгээд яг үндэ Немо ч өөрөө Орос бол биш, Монтенегро хүн юм байлээ шүү дээ. За тэгээд сүүлийн яг 2 хоног буюу одоо 6 сарын 7-ны өдрүүдэд яг энэ 3-тай холбоотой мэдээлэл дахиад сошиал дээр бүүм хийгээд гарч ирсэн. За ингэж хамгийн их нөлөөсөн хүмүүс нь бол яалтчгүй тэр нөгөө Гарди, Эмилия хоёулаа байгаа. Тэгээ хоёулаа хоёр талд лайв хийгээд тэгээд ер нь би нэгэ буулсан гэж бол хэлж болно. Яг нэг ийм одоо үйл явц бол боллоо. Тэгээд тэр Гардигийн хувьд гэх юм бол WeChat болон одоо хитттэйхаа TikTok тэр лайв хийсэн гинэ. Тэгээд тэр лайв дээр Эмилияг яриад одоо хэнийг Немог яриад тэгэл Эмилияг айгүйх ингээл муулаад 18 татаа жирэмсэн болсон арестд төрсөн хэмтчлээ яриадсэн гэж аахгүй. За тэгсэн чинь Эмилия өөрийнхөө Instagram дээрээ 6 сарын 7-ны одоо орой одоо бараг шүн гэх юм уу одоо 22-23 цагийн үед бол лайв бол хийжсэн. Яг энэ лайв дээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр би яг эхнээс нь хавуулаад ороогүй л дээ. Яг төгсгөлийн за бараг цаг гарам юм уу ер нь бол тэр лайвыг сонссон. За тэрэн дээрээ болохоор одоо ингээд Немо битүүр бол цаашдаа салж байгаа. Тэгээ битүүр ингээд салж яхад чинь зөв дуугаал яжхгүй яагаад дахиад тэр хитттэйхаа TikTok дээр тэр WeChat дээр миний талаар яриад байгаа юм бэ гэдэг зүйлийг бол ярьдаг. За тэнгуүтэ Гардиг өөрөөрөө төрөөгүй одоо тэгч их ашигласан. За тэрийг нь бол Немо бол гэхдээ сошиал дээр харагдахдаа өөрөө ингэ төрсэн юм шиг те яг өөрөө жирэмсэн болсон юм шиг юм гэдэс зүдэг байсан. За тэр бичлэг зураг юмнууд нь бол байдаг. Өөрөө стрипт ингэж явж исэн Монголын стрипээр ингэж явдаг байсан гэл яг тиймэрхүү байдлаар яриад мөн миний охины талаар ингэж
ярьж эхэлсэн. Би бол иймэрхүү зүйлд ерөөсөө хүүхдэд оролцуулахыг хүсдэггүй. Гэтэл өөрөө эхэлж ингэж миний хүүхдийн талаар ярьсан болохоор одоо би бол ингэ төвчгүй гэх мэт одоо байдлаар ярьж байгаа байхгүй. Мөн эдгээрээс гадна одоо Гартиг өөрийг нь боловсруулгүй гэж хэлсэн гэдэг байгаа байхгүй. Одоо Гарти Эмилийг боловсруулгүй гэж хэлсэн гинэ. Тэгэд Эмилиа зүргүүлээд чи өөрөө бүр нэгдүгээр ангийн боловсруулгүй үздэй гэдэг талаар нь ярьдаг. Яагаад боловсрал эзэмшээгүй вэ гэхлээр хятадууд чинь нэг хэсэг айл болгон нэг л хүүхэдтэй байх хэрэгтэй гэдэг нэг юм хуультай байсан шүү дээ. Ерөөсөө 2 3 хүүхэд одоо төрүүлж болтоггүй. За тийм болохоор яг Гарти болохоор яг тэгж төрсэн хүүхэд гинэ. Тийм болохоор аав ээж нь айлын томоо одоо тэр сургууль цэцэрлэг юмд явуулаад Гартийн үүнийг яг тийм одоо хууль зөрчиж төрсэн гэх юм уу. Тийм хүүхэд учраас ингээд гэтэл байж идэг байсан. Тэгээд ер нь л аав ээж хоёроо хүсээгүй хүүхэд гэх мэтчлэн зүйлүүдийг ярьдаг. За үүнээс гадна түүний шивээсийг нас ярьдаг. За тэрээр ингээд өвдгөн дээрээ Монголын соёмбийг шивүүлсэн байдгаа тий ингээд доошоо Монгол улсын соёмбийг шивүүлнэ гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэдэг талаар яриад Гарти чи яг энэ дээр ингээд нэг Монгол улсын нөгөө соёмбийг бас шивүүлсэн байдаг шүү дээ энэ хүзүүнээрээ. Тэгэд яг тэр соёмбийнх нь хоёр талд чөтгөрийг бас шивүүлсэн байдаг гинэ. За тэгээд яагаад те энэ Монгол улсын ингээд соёмбийн хажууд ингээд чөтгөрийг ингээд шивүүлж байгаа юм бэ? Тэгж болохгүй үстэй гэдэг талаар бас ярьдаг. Хүн хэлсэн шүү дээ яг өөрөө жирэмсэн болоо төрөөгүй гэдэг талаар ярьсан шүү дээ. Тэгсэн чинь Гарти ингээд лайв ингээд хингүүдээ нөгөө нэг төрсний дараа ингээд үс унаад хугараад ингээд дөнгөж ингээд ургаж байгаа ингээд үснүүд байдаг шүү дээ. Одоо яг тийм үстэй байгаа юм л да. Тэгсэн чинь наа чи ингээд өөрөө ингээд энэ үсээ ингээд өөрөө ингээд тайжилчдээ шүү дээ гэдэг талаар нь яриад. Тэнгүүтээ өөрөө жирэмсэн болоогүйж одоо нөхрөөрөө дандаа ингээд жирэмсэн хүн шиг би юм мэдмээрэн тийм мэдмээрэн гэж тэгж одоо явдаг байсан гэх мэтчлэн ингээд яг тэр Гартигийн талаар юмнуудыг ярьдаг байхгүй юу. Тэгээд энэ хоёр чинь нэг доор хоёулаа лайв хийгээд байгаа шүү дээ. Нэг нь Instagram дээр, нэг нь болохоор хиттийнхаа TikTok дээр болон WeChat дээр ингээд лайв хийжсэн гэсэн. Хин Гартигийн тэр хиттийн TikTok гэдэг нь болохоор одоо бидний ашигладаг аппликейшн бол биш байгаа байхгүй. Яг зөвхөн хятадд амьдардаг те эсвэл хятад одоо үнэмлэхтэй хүмүүс л ашигладаг тийм хятад TikTok бол тустай тийм лээ. Тэгэд яг тэрэн дээр ингээд лайв хийгээд за ингэж хийж явахдаа Эмилиагийн тэр лайвыг нас үзчихсэн гинэ. За тэгээд бас Гарти юу гэж хэлсэн бэ гэхээр чи ингээд лайв хийж байна. Гэхдээ миний хийж байгаа лайв секунд тутамд одоо мөнгө олж идэв штэ гэх мэтчлээ ярьжсэн гэж аахгүй. Тэр нөө TikTok ч өөрөө мөнгө олдог аппликейшн штэ. Тэгээд тэрийгээ бас ингэж хэлсэн болов гэж бодсон. За үүнээс гадна нэг Эмилиаг, Немог тэгэл ер нь өөрсдийнхөө энэ одоо харилцаагаа л ер нь яриад байсан юм шиг байна. За ингэж ярьжангуудаа дундуур нь ингээд өөрийнхөө бүтээгдэхүүнүүдээ сурталчлаадсан гинэ. Айгүйх ингээл яг энэ харилцааныхаа юм хумны талаар ингээл ярьжангуудаа за манайхаа ийм бүтээгдэхүүн байна. Ингээд энэ бол ингэдэг гэд тэгж яриадсан гэж аахгүй. Үүнийг нь хүмүүс одоо мэдээч хэрэг нөгөө хятад хэлтэй хятадд амьдардаг ч юм уу хүмүүс орчтой. Тэр хүмүүс Гартигийн бичлэг үзэнгүүтээ Эмилиа руу орчуулад ингээд чатаар нь бичээдсэн юм билээ. Тэрийг нь Эмилиа өөрийнхөө лайв дээр бас ингээд уншиж өгдөг байхгүй. Одоо тэгж гинэ, одоо ингэж гинэ гэл Эмилиа бас уншиж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За тэгээд Гарти ингэж лайв хийж гингуудаа Эмилиа ингээд Instagram дээр лайв хийж байна. Одоо бүгдээрээ Instagram руу ингээд орё. Миний үзэгчдээс яг энэ Instagram-ыг ашигладаг хүмүүс байгаа юу? Би бол нэг их ашигладаггүй болохоор сайн мэдэхгүй байна гэх мэтчлэнтэй. Тэгэд үүсэн Instagram руу орж лайв хийнэ гэж хэлсэн гинэ. Тэгэд үүнээс нь болоод Эмилиа ингээд хүлээгээд за Гарти орж ирнэ гинэ. Тэгэх юм бол тэр лайв руу ингээд коллаб явуулаад хамт ингээд лайва хийгээд хамт юмаа тайлбарлаад явчихсан. Гэтэ тэр маань орж ирээд яг ямар хэлээр ярих юм болоо ингээд англи хэл байхгүй, монгол хэл байхгүй, одоо хятадаараа ярих юм бол яах юм бол зөв бүгдээ ингээд хүлээж ийхтэй хэдүүлээ Instagram дээр лайв хийх юм бол ингээд яг хамт лайв хийгээд ингээд явчаа хүлээж ийгээд хүлээж байгаа. Тэгээд эцэст нь Гарти бол орж ирдэггүй. Тэгээд мэдээч хэрэг би бас Гартиг орж ирэхгүй байх ч гэж яг үндэ бодож исэн. Одоо ингээд Гартиг сонсохоор яг тийм баацтай те хиттийнхаа TikTok дээр Эмилиа Немо хоёрыг яриад за тэнгуүтээ өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг ингээд маш их сурталчилж исэн гэж байгаа байхгүй. Би яг тэр Эмилиа ингээд лайвыг үзэнгүүт тэр бичиж байгаа хүмүүсийнх нь одоо тэр чат нь байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд одоо тэгж ярьж ин ингэж ярьж ин за одоо дахиад нөгөө бүтээгдэхүүнээ сурталчлаад эхэллээ гэл бүр хэд удаа тэгдэг заяа. Одоо дахиад ингээд бүтээгдэхүүнээ сурталчлаад энэ бүр Instagram руу орж лайв хийнэ гэд нүрээ бутаад эхэлчлээ гэл. Энд дээр Гарти хэлдэм байл л да. Бүгдээрээ нүрээ бутчаад Instagram руу орё. Instagram руу орж лайв хийе гэж хэлдэг гинэ. Тэгээд би энэ Instagram-ыг нэг ашигладаггүй учраас бас сайн мэдгүй. Тэгээд та хэд ашигладаггүй хэрвээ ашигладаггүй байсан ч гэсэн та хэд манд татчихаа бүгдээрээ Instagram руу орж лайв хийе гэж хэлээд тэгэл нөгөө нүрээ будаал бас арилгаал бүтээгдэхүүнээ сурталчлал иймэрхүү процесс бол болсон юм байна. Тэгээд одоо бүгдээрээ яг Гартигийн оруулсан story post тэр одоо лайв дээр хэлсэн зарим нэгэн үгнийхэн талаар ярих болно. За хамгийн ихэнд ярих story-го болохоор англи хэл дээр ч оруулаад монгол хэл дээр ч оруулсан байсан байхгүй. За одоо хэдүүлээ яг энэ монголыг нь та нарт уншиж хүргэе гэж бодлоо. За бид анхны уулзалтаар чамд бүрэн итгэж хүүхдээ чамд тэрүүлсэн. Би чамд хичээх хандаж чамд
чамд итгэсэн. Чамд боломжит бүх сэтгэл өгөөмөр зангаа гаргадаг байсан. Гэвч чи эргэж хараад намайг бүтэн жилийн турш онлайнаар дарамтанд оруулж нэр хүндийг минь гутаан дарамжилж хаасайгүй миний тухай сурхал тараасан. Би чамаас асуумаар байна. Чи миний хүүхдийг твэрж байхдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулж байхдаа намайг даалт сэтгэлдээ бүр хорцоод байсан юм уу? Чиний хүүхэд бас эцэггүй. Тэр зовлон чи өөрөө мэддэггүй гэж юу юм Эмилиа? Хүүхэд эцэггүй байх ямар байдгийг бас намайг тийм байдалд оруулаад гэд ийм одоо юг сториг оруулсан юм байна. Тэгээд яг Эмилиа хүүхдийг нь тэрж байгаа тэр одоо бичлэгнүүдийг оруулсан байгаа байхгүй. За үүнээс нь хамраад Эмилиа яг үүнийг нь өөрийнхөө стори дээр юу гэж оруулсан бэ гэхээр чиний хүүхэд аваагүй бидтэй гинэ ухааных нь хэмжээнд л энэ хүлээж аваас гэд ийм сториг бас оруулсан байгаа байхгүй юу. Гэхдээ би болохоор яг энийг нь шууд ингэж ойлгохоос илүүтэйгээр одоо юу гэмдэ чиний хүүхэд аав уу гэд ингээд амар дайрж байгаа гэсэн үг миний хувьд биш юм болов уу жоохон буруу ойлгосон юм болов уу гэж бодсон бохгүй. Тэгээд миний бодлоор Гартигийн яг би ингэж хэлээд ерөөсө хин нэг өмөрж байгаа бол биш үү манайха угаасаа энэ асуудал бол гурвуулынх нь буруу би бол тийж харж байгаа. Тэгээд яг Гартигийн яг энэ битсэн сторийн болохоро нүг одоо Немоте буцаад нийлэх гэсэндээ биш зүгээр хүүхдүүдээ Немоте уулзуулах га тэнгууд Эмилиа жоохон дургуцаад Эмилиа уурлангууд чи ингээд уурлангууд нь чи манай хүүхдүүдийг одоо ингээд ааваас нь салах гэдэг юм уу гэдэг байдлаар энэ сториг оруулсан болов гэж би харж байгаа. Тэгээд Threads бас ингээд ухаад ангууд яг сүүлд хүмүүсийн оруулж байгаа пост нь яг наачин гэж хараад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би яг ийм постуудыг нэлээд олон харснаас гадна энэ нь яг юунаас шалтгаалсан бэ гэхээр яг тэр Гартигийн нэг юу байгаа. Одоо өөрийнхөө стори дээр оруулсан нэгэн бичлэг байгаа. За энэ бичлэг дээр ингээд яг Эмилиа танцаа өгнүүд ингээд яг англиар, хятадаар, монголоор оруулсан байгаа байхгүй. За үүнийг би яг нэг хэсгийг нь танарт уншиж хүргэе л та. За үүн дээр би энэ улсад зөвхөн түүнтэй гэрлэлтэд цуцлуулахаар ирсэн. Түүнийг чамаас булааж авах гэсэнгүй. Гэтэл чи бид хоёрын хэдхэн хоног хамт байхыг төвчээгүй. Одоо нүг гэрлэлтэд цуцлуулах гад ингээд энэ хоёр одоо уулзсан юм байна л та. За тэгээд гэтэл чи энэ хэдхэн хоног те одоо ингээд цуцлуулах гад ингээд уулзсан энэ хэдхэн хоногийг чи бол ингээд төвчээгүй. Чиний зохисгүй үйлдэл чамд хайртай байсан тэр эрэгтэйг өөрөөсөө холдуулсан гэдэг одоо иймэрхүү зүйлүүд ингэж бичиж ярьсан байгаа байхгүй. Тэгэд яг хуу энийг ингээд хараад би ч хараад бусад одоо Threads дээр хүмүүс ч хараад яг л ийм бутга учиртай байсан юм шүү дээ. Эмилиа зүгээр арай түрэгцсэн юм шүү дээ гэж харж байгаа хүмүүс бол маш их байх шүү гэлээ. Эмилиа болохоор өөрийнхөө лайв дээр юу гэж ярьдаг вэ гэхлээр одоо би Немог хүүхдүүдээсээ салаа гэж хэлж чадахгүй. Тэгээд Немо мэдээж хэрэг хүүхдүүдээсээ одоо ингэж холдож салж чадахгүй учраас Гартитэй одоо ингэж холбоотой байх нь л ойлгомжтой. Тэгэхээр энэ ингээд хэцүү энэ зүйлээс ингээд цаашдын ирээдүйтэй тийм гоё ирээдүй надад юу харагдахгүй байгаа. Тийм учраас би салж ийна гэдэг байдлаар лайв дээр бол ярьдаг. За нэгэнд Гартигийн талаар ярьсных одоо бүгдээрээ түүний оруулсан нэгэн постыг уншия. Гэтэ энэ пост нэг юм транслейт ашигласан болов гэж одоо бодогдох үс нэг пост байгаа байхгүй. Жохон утга зүйн алдаатай. Гэтэ гол санаа нь бол ойлгогдчихсэн. За үүн дээрээ болохоор юуны өмнө энэ бол миний анхны олон нийтийн мэдээлэл юм гэдэг гэж бол хэлж байгаа. Гэхдээ би үүнийг юу гэх юм худлаа яриад гэж бодсон. Яагаад гэхэлэр нөө яасан шүү дээ нөө Эмилиатай ингээд холбоотой гэл ингээд бөө юм болол яг анхын хэд ч ингээд гарч ирэхдээ бөө юм болж исэн шүү дээ. Тэгээд өөрийнхөө нөгөө хитттэйхаа TikTok тэр Монгол эмэгтэйчүүд ийм одоо явдалтай завхай махвай гэл баахан юм ярьсан гэдэг чийсэн шүү дээ. Яг тэр үед Немо энэ Гарти хоёулаа бас ингээд Монгол дээр те монголчуудаас уучлалт одоо хүссэн нэгэн постуудыг оруулж исэн шүү дээ. Тэгэхээр энэ бол яг хоёр дахь мэдээлэл нөхгүй. Тэгэхээр анхных нь бол биш. За тэгээд энэ дээр бас гэсэн бэ гэхэлэр би бол Немогийн хууль ёсны эхнэр Алтан гарт байна. Бид хоёр юу ч үгүйгээс эхлээд Хятадд хамтаа бизнес эрхэлж чаргуу ажиллаж 8 жил хамт амьдарсан. Бидний дундаас хүү охин хоёр хөөрхөн ихэр хүүхэдтэй болсон. Одоо дэлхийд даяар 5 сая даагчтай болсон. Жилийн өмнө Немо бид хоёрын харилцаа өөрчлөгдсөн. Бид бие биенээ хайрлага болсон, салсан. Немо ч Эмилиа гэдэг Монголын интернетийн од бүсгүйд дурлсан гэд явсан. Тэдний Улаанбаатарын бааранд үнсэлцэж байгаа зургийг авч бүх интернет үүнийг байршуулж найзууд маань надтай мэдээлэл хүргэж хуваалцсан. Шүний дотор бүгд бидний харилцаанд анхаарлаа төвлөрүүлсэн. Гэтэ би тэдний талаар хизээч муу үг хэлээгүй. Онлайнаар хизээч хариу өгөөгүй. Би биендээ цаг гаргахаар шийдсэн. Бид 1 жилийн дараа салахыг харилцан ярилцаж тохиролцсон. Энэ хугацаанд бид бие биенийх амьдралд оролцохгүй. Бид хоёр хүүхэдтэй тул энэ харилцааг хизээч бүрэн таслах боломжгүй. Бид цаашид амраг биш гэлээ дайсан биш. Би биетэй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж би бодсон. Өнгөрсөн 11-р сард хүүхдүүд аав дээр очимоор байна гэд гуанчууд ирсэн. Би Немо болон түүний найз охин Эмилиатай хамт уулзаж
уулзаж тэднийг оройн хоолоор дайлсан. Тэрч байтугай хүүхдээ ээлтгэр хийгч гэж Эмилийг дуудулсан. Учир нь тэр манай гэр бүлийн уулзалтыг харахад эвгүй санагдах вэ гэж бодоод би түүний хүүхдтэйгээ ганцаараа байлгаж түүний мэдрэмжийг харж нөхцөл байдлыг нь ойлгохыг хичээхийг хүссэн. Ямар ихнэр хүн үүнийг хийж чадах байсан бэ? Немо хоёр эмэгтэйн дунд орооцолтоосоо гэж би хүсээгүй тул би нөхөрсөг байх санаачлаг гаргасан. Энэ эмэгтэй миний хүүхдийн эцгийн хүүхдүүдээс минь булаан авсан ч би түүнийг үзэн ядаагүй. Гэр бүлийн асуудал нэг хүний буруу биш гэдгийг би мэднэ. Би илдэг байж хүлээцтэй хандаж тэднийг орхихыг сонгуул ядчил амар амгалан эв наримдалтай болж чадна гэдэгт итгэдэг. Гэтэ би Эмилийг Немогийн утсыг нууцаар хулгайлж миний хувийн видео чат логонуудыг гэлчнэ гэж хизээж бодож байгаагүй. Тэр намайг эхлээд хуурсан, намайг гэр бүлээсээ урвсан гэж зүтгэсээр л байна. Чи худал зүйл зохиож олон нийтийн санаа бодлыг өөрчилж өөрийгөө хохирогч мэтэр дүрслэн бүх бурууг надад тохиож намайг үгүй хийх хин нэгний гэрэлтэд хөндлөнгөөс оролцсон гэдгээ арилгахын тулд маш их хичээсэн. Энэ зан авир миний ертөнцийг үзэх үзлийг эвдсэн. Эмилия чи бол миний гэр бүл хоёр хүүхдийн минь өнчрүүлсэн хогийн цахаа хүүхэн. Би чамд хэлхийг хүсэж байгаа зүйл бол бид бол олон даагчтай, шүтэн бишрэгчдтэй интернет гэр бүл юм. Бидний гэрлэлт дуусгаас өмнө чи манай гэр бүлд хөндлөнгөөс оролцсон. Чи гэмгүй биш, чи бол гэр бүл өмүүлэгч. Чи онлайнаар буруутгагдах ёстой. Энэ бол чиний өөрийн сонголт, үеийн үр бөгөөд чи үүний үр дагаврыг үүрэх ёстой. Өнгөрсөн жилийн турш чи намайг тасралтгүй гутаанд оромжилсан. Немогийн мэдрэмжийг хараалсан би хариу өгөөгүйч чи харин улам даварч гүтгэлгээ улам эрчимжүүлсэн. Чиний үзэсгэлэнтэй гадаад төрхийн цаанд хорон зүрх нүүдэж байна. Өнгөрсөн жилийн турш би хүүхдүүдэд тэрвэд тоо томшгүй олон шүнийг уйлж өнгөрөөсөн. Хүчтэй ээж байхыг надад байнга сануулдаг. Өнөөдөр би үннийг гэлжилэхээр шийдлээ. Би харилцааны төгсгөл хайртай хүний орохыг хүлэмжшүүлж бүгдэд нь сайн сайхныг хүсч чадна. Гэтэ би чиний үннийг гажуудуулж гүтгэлэгт зурхлыг огт хүлэмжшүүлж чадахгүй. Эцэст нь би чамд нэг зөвлөгөө өгөхийг хүсэж байна Эмилия. Ир хүн чамд хайртай байлгахын тулд чи хүнлэг өгөөмөр байх ёстой байсан ч чи янз бүрийн аргаар хор хутгаж ийм хямдхан зан гаргаж явахын оронд зарчимч ёс суртахуунтай хүнлэг хүн байхыг сураа. Ир хүн чамд хайртай байх үгийг чиний зан чанар ёс суртахуун өгөөмөр сэтгэл дээр оршноо. Харин ийм хүншгүй хүнлэг сэтгэлгүй чам дээр оршихгүй байх шүү. Миний төвчээр хязгаартай шүү. Зүгээр айтайхан за яг үтэй гэд байхад давраад байвал зөрүүлээд твэн гэж байдаг байх шүү. Ийм огт ч өөрөөсөө холдуулж хөөж байна гэдгээ өөрөө ухаараарай даа гэдэг одоо ийм постыг оруулсан байгаа хгүй. За тэгээд одоо Guardian-ийн хувьд гэх юм бол яг иймэрхүү story постуудыг гол point-о болгоод те оруулсан бол байдаг. Тэгээд бид ч нөгөө Guardian ч нөгөө хятадаар яриад байгаа учраас хүмүүс яг тэрийг нэг одоо орчуулж хөрөхгүй гэдэг нь бол харагдчихсэн л та. Яалч шүү Эмилия нөгөө өөрөө монголоор ингэ ярьж байгаа болохоор хүмүүс Эмилиягийн яг юу гэж ярьж байна, ямар пост оруулж байна, юу гэж байна гэдгийг айгүй анхаарч байгаа болов гэж харагдсан. За тэгээд Эмилиягийн хувьд түүний оруулж исэн одоо пост story гэх юм бол яг нөгөө Guardian те 2025 оны 6 сарын 5-ны өдөр нөгөө Монгол стрип залуудаа ингэж явсан гэд яриад байдаг штэ. Тэгэд яг тэр бичлэгээ дахиж оруулсан байгаа. Одоо ингэж өөрөө эхлээд нөхрөө хураад баригдаад явсан хүн штэ гэдэг байдлаар дахиад яг тэр одоо юмнуудыг нь оруулсан байгаа хгүй юу? Одоо story дээр оруулсан гэсэн үг. За тэгээд бас Эмилия болохоор Немогийн бичсэн одоо storyг монголоор орчуулад оруулаа гэд бас ийм storyг оруулсан байсан. За Немо юу гэсэн бэ гэхлээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд болсон бүх зүйлд би ойрон 3 хоногийн дотор хариулт өгнө. Би зөвхөн үннийг ярьж баримт нотлогоотойгоор ярина. Одоо би хэний сэтгэл хөдлөлийг бодож өөрийгөө хязгаарлахгүй. Бас хүүхдүүдийг барьцаа болгож намайг зогсоох гэж бүү оролдоо. Энэ 1 жилийн хугацаанд миний тухай хэлсэн бүх зүйлд би нэг бүрчлэн хариулна. Хүн бүр өөрийн гэсэн байр суурьтай байдгаа. Тиймээс хүн бүр өөрийн хийсэн зүйлээ шударгаар хүлэмжшүүлж үнээр нь яар. Би хин зөв хин буруу гэж хэлэхгүй. Та нар өөрсдөө дүгнээрээ миний байр суурийг мэдхийг та нар үргэлж хүсдэг байсан биз дээ. Тэгвэл бүгдийг нь эхнээс нь дуустал нь яриа. Энэ 1 жилийн турш хин асуудлыг өдөөж хин бүхнийг удирдах ирснийг хүмүүс дотроо мэдэж байгаа. Би аав хүний хувьд асуудлыг улам томруулж бохир маргаан болохыг хүсээгүй. Бүхнийг аль болох нэр төртөгөөр шийдхийг хичээсэн. Гэтэ алхам алхамаар шахагцаар байгаад өнөөдрийн энэ байдалд хүрлээ. Хүнийг хэр удаан шахаж дарамталж байж тэр хүн эцэст нь тесрэх вэ? За тэгээд Guardian энэ бол чиний сонголт байсан. Үлдсэн асуудлыг цаашид хуульчид шийднэ гэд ийм зүйл бол болсон юм байна. За тэгээд сүүлд бас Немо бас нэлээд хэдэн сторинууд бол оруулсан байсан. Яг өчигдөр энэ хоёр нөгөө лайв хийсэн шүү дээ. Хоёр талд лайв хийж яхад Немо ерөөсөө пост оруулаагүй, стори оруулаагүй ингээд одоо байр сууриа илэрхийлэхгүй байсан гэх юм уу да тий. Тэгсэн чинь хүмүүс айгүйх Немороо дайрчаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээ хоёр юм ихтэй ингээд хоёр талд ингээд бөө юм болоод ахад тэр эрэгтэй нь ингээд хайччдیں۔ Тий гэл ингээд бүр бөө юм болоо. Тэгээ Немор угаасан маш олон хүмүүс дайрсан юм билэ. Тэр болгоныг нь скриншот хийж
За тэр болгоныг нь бол арай биш хаа. Ер нь хид хідэн хүмүүсийн одоо коммент, чатуудыг скриншот хийж өөрийнхөө стори дээр оруулангуудаа бас нэгэн урт өөрийнхөө одоо үзэл бодлыг илэрхийлсэн сториг оруулсан. За үүнээрээ юу гэж ярьсан бэ гэхээр санаа зовлтгүй би заяа болон гардид хоёуланд нь хариулт өгнө. Миний хүүхдүүдтэйгээ болон эцэг эхтэйгээ өөрийн оронд өнгөрүүлж би энэ цөөхөн цагийг сүйтгэсэнд баярлалаа. Та хоёр үргэлжлүүлэн одоо лайв хийж пост хийж болно. Дуусахад нь би хариулт өгнө. Би хизээч нуугдаж байгаагүй. Зөвхөн та нар одоо хийж буй зүйлийн учруулах хохирлыг багасгахыг оролцсон юм а. За цаашаа алдах юм байхгүй болсон. Ямар ч хамаагүй надад алдах зүйл үлдсэнгүй. Тэднийг хянаж чадна гэж бодож байна уу? Гарди хизээч сонсдоггүй байсан. Бид хамт байхад ч гэсэн сонсдоггүй байсан. Тэгтэл одоо яагаад сонсно гэж бид бүгд тэр үүнийг олон нийтийн анхаарал татахад ашиглахаар үргэлж зорддог байсныг мэднэ. За яа хоёр дахь удаага намайг орхиод явлаа. Бүх зүйлийг таслан цогсоогоод надтай ирээдүгээ ерөөсөө боддоггүй. Хэрвээ боддог байсан бол тэр энэ зүйлийг хийхгүй байсан. Хоёр наснд хүрсэн эмэгтэй хүн сошиал медиаг хүснээр ашиглахаас зогсоох чадваргүй байна. Гэтэ энэ удаа би үннийг хэлнэ. Энэ бүхнээс үнэхээр залхсан үүний нэм өсөн дуусгахыг хүсэж байна. Бүгдийг учир нь галт шидэгдэж үр дааврыг нь даасан хүн үргэлж бий л байсан. Хүүхдүүдийнхээ тухай, заяагийн тухай, хуучин их нэртэйгээ зэрэгцэн оршин тогтнох тухай бодож байхад юу аав? Ир зориггүйгээ шошуулж дахин орхигдож өөрсдийнхөө одоо юу тарьсныг л хураана. Хэдхэн хоногийн дараа хариулт өгнө. Эцэг эхтэйгээ энд байх цөөхөн цагаа эдлэхийг хүсэж байна гэдэг нэг ийм сториг оруулсан байсан. Тэгэхээр ер нь Немогийн одоо тэр мэдээлэл юмыг хүлээх нь үлдэж байгаа юм болов уу гэж бол би бодож байна. Одоо яг Эмилиа цогтын хувьд гэх юм бол те би бол хүний ерөөсө 3 дахьч байгаагүй. Яагаад би ингээд дуурайд яриад байгаа вэ гэхлээр өөрөө ингээд стрип ороод нөхрөө хуурж явчаад тэг бүх юмны буруутан одоо тэр гэр бүлийн салгасан хүнийг намайг болох гээд намайг ингээд харлуулад байна. Тийм болохоор би өөрийгөө өмөрөх хэрэгтэй. Би одоо өөрийгөө өмөрөхгүй бол өөр хин намайг өмөрөх юм бэ гэдэг байдлаар хандж байгаа байхгүй. Гардийн хувьд болохоор ингээд тэг яг Эмилиаг гэр бүлийг ингээд өмүүлсэн гэдэг байдлаар ингээд хандангуудаа тэгээ тэр болгоны чинь би бол ингээд дэвччихсэн ингээд хүүхдтэйгээ хүртэл чамайг уулзуулсан, хүүхдэд тэрврүүлсэн. За гэтэл одоо ингээд чи намайг ингээд буруутгаад байна. Чи Немогийн утсыг өөрөө дураараа авч үзчихэд миний талаарх одоо хувийн мэдээллийг сошиалэр бас ингээд цацсан гэдэг асуудлаар ингээд дуурайд байна штэ тий. Тэгэд хүмүүс мэдээч хэрэг ингээд энэ хоёр бөө юм болж байгаа Неморууд яриад тэгээ одоо ер нь л Немогийн одоо хариултыг хүлээж байгаа гэх юм уу. Тэгэд энэ болгон ягаад сүүлийн хэдэн өнөг болж байгаа вэ гэхлээр одоо Эмилиа Немо хоёр хамт байжгаад тэгээ Эмилиа нүгний Рубигийн подкастт орохдоо өөрөө ярьсан штэ. Ер нь бол Немо битэр зөндөө юм хийхээр төлөвлөсөн байгаа гэд ярьж исэн. Тэгээд энэ хоёр ингээм хамт байжгаад тэгээд Немо яг хүүхдүүдтэйгээ уулзах гад тэр нь болохоор яг Гарди дуудсан юм уу? Эсвэл Немо өөрөө уулзах гэж бодсон юм уу? Мэдгүй. Хүүхдүүдтэйгээ уулзах гад буцаад ингээд гэрлэгөө ингэж яваад за энэ хоёр гурван л ингээд хоёр талд лайв хийгээл ингээд бөө юм болсон байгаад аахгүй. За тэгээд одоо хэдүүл яг Threads руу орох чинь. За Threads дээр бол яг бүр битүү таалцж илээ. Гэт Эмилиагийн талд ингэж орж байгаа хүмүүс байна те. Монгол эмэгтэйгээ л өмөрнө тэр мүү одоо хятад юу вэ гэл ингэж хандж байгаа хүмүүс байна. Нөгөө талд болохоор яаж ч утсан ингэж Эмилиаг өмөрөд байгаа хүмүүсийг гайхаад байна. Ингэж гэж буюу одоо Эмилиа руу дайрж байгаа бас хүмүүс байна. Тэгэд хэдүүлээ юуцсан нэг хид хідэн юг харъя гэж бодож байна. Одоо хид хідэн хүмүүсийн одоо пост бичвэрүүдийг харъя гэж бодож байна. За хамгийн ихэнд унших бичвэр болохоор яг нэгэн TTTT гэдэг хүний одоо бичсэн юу пост байгаа байхгүй. За тэгээд энэ дээр болохоор яг нөгөө Орос Монгол Хятад 3 гэдэг юугаа ингэж оруулж өгсөн байгаа. За тэгээд үүн дээрээ хамгийн нийтдээ Эмилиа анханасаа шарыг эхнэр хүүхдтэй байсныг нь мэдэж байсан. Юу үнэн гэвэл эхнэр хүүхдтэй нь мэдсэн ч шууд тэр чигээрээ зүтгэсэн. Бүх хосын контент дээр нь зүрх дардаг байсан байгаа юм чинь явцын дунд эхнэр нь өөр асуудалтай хүмүүсээс мэдээ тэрүүгээр нь дайрч өөрөө ариун гэгийн хүний дүрийг харуулах гэж байдгаараа хичээж байдаг шүү хахаа гэдэг ингэж бичсэн байна. За үүнийхээ дараа болохоор Эмилиа өөрөө тэр залуугийн араас Хятад явахдаа та нар шиг тэнгүүдийг хаяад явж байна монголчуудаа энэ төр гэд манусыгаа доош нь хийгээстэй байсан хэрнээ одоо биднүүсийг тэр хүүхнийг репорт хий хүүхний доор комент өчг гэж. Тэр хүүхнийхээ эсрэг манусыг бас дайчлах санаа те хахаа гэдэнгүүтээ тэр газлайтинг манипулейт хийгээд сурцсан байна уу гэд ийм одоо бичвэрийг бас бичсэн байна. Тэгээд яг энэ хүний бичснээр одоо ингэ байгаа шүү дээ. Манусыгаа тэр хүүхнийг репорт хий хүүхний доор комент бич гэд тэгсэн шүү дээ. Яг тэр лайв дээр болт гэж ярьж ирсэн. Одоо та хэд бүгдээр ингэ Гардигийн Instagram руу ороод ингэ репорт хий комент бичээрэй гэл яг тиймэрхүү байдлаар бол ярьж ирсэн. Дараагийнх нь Foxy гэд хаягнаас бичсэн байгаа. За энэ дээр болохоор нөгөө эргэлт ирлээ гэд нэг юм YouTube контент байсан шүү дээ. Яг тэр YouTube контент дээр энэ Эмилиа Немо хоёр орсон байгаа байхгүй. Яг Монголд
Немо байхад орсон дугаар гэх юм уу. За тэгээд тэрнийх нь нэг хэсгийг нь оруулангуудаа энэ хоёр гэхдээ угаасаа нэг тийм сонин амьд биш сонин харилцаатай юм байна штэ. YouTube дээр орсон бичлэгийг нь харсан чинь ёстой л reel дээрээ жаргалтай худлаа хүмүүс байж дээ гэдэг одоо ийм бас ийм постыг оруулсан байгаа хгүй. Тэгээд энэ бичлэг дээрээ болохоор Немо Эмили хоёр ингээд дээл авах гэж явж байгаад тэгээд Немо нэг юм унтсан тим дээлэнд дуртай гинэ. Тэгээд яг тиймэрхүү дээл ингээд одоо сонирхоод авах гад ингээд үзээд явж исэн чинь Эмили болохоор наа чи яг нэг юм гомо юм шиг харагч ийн гэж хэлсэн гэж байгаа хгүй. Тэгээд одоо яг энэ бичлэгэнд бас Threads дээр нэлээд сэвдээд явж илээ. Yesterday we had kind of argument. Like we were choosing Del, and I really like to put things on my Del because it feels more comfortable to me. I used to wear different kinds of armors, so for me it's like so manly, you know, having that bracelets, you know. She's like, that's so gay. It's like, why are you putting that? Ini юм нудрахтай. Тэгсэн энүүгээр ингээд юм юутай. Тэгсэн ингээд энэ тэндээс янз бүрийн унж сансан те. Наа чи амар гомоштой яриа гэсэн аахгүй. Чи ингээд жинхэнэ Монголд тэгэл ийм байдгаа. Эндээ одоо ийм юу ямар ч нөгөө юм ойдлгүй учраас яг өнөөдөр нөгөө тий чөлөөтэй ингээд өмсөөд ингээд морь унахад те дайм байлтанд явахад энэ юм амар хэлбэр байсан. Хэрвээ ийм байх юм бол чи гараа ингэж чадахгүй наа чи юм гомо ахгүй юу гэдэг чам. I actually came to realization yesterday, like the way you see things as a Mongolian. Үүнээс гадна хүмүүс Эмилиягийн бас бусад одоо эрэгтэй хүмүүстэй ахуулсан зураг юмнуудыг нь гаргаж ирсэн бэлээ. Одоо жишээлбэл бас яг Threads дээр No Yes гэдэг нэг юм хаягтай хүн оруулсан байгаа хгүй. Тэгээд бүр энэ зураг нь гэх юм уу энэ пост нь 84,000 хүнд хүрсэн юм байна. За энэ дээр юу гэсэн бэ гэхээр хүний их нэрийг өмхий салтаатай гэхийн өөрөө нөхөртэй нунцсан хэмжээ адилхан өмхий болсон гэсэн үг үү ха гэдэг ийм эможинууд тавингуудаа Немо хятад их нэртэйгээ унтаад заяад өвчөө өгсөн болтой дгоо. Тэрнээс өвчтөө өмхий гэдгийг нь яаж мэдэж байгаа юм болоо. Тэгээгүй бол дам ярианд тэтгээд хэрэггүй байхаа гэдэг ийм пост оруулангуудаа за тэгээд яг энэ дээр бас нэг скриншотыг оруулсан байгаа хгүй. За энэ скриншот дээр нь болохоор гэр бүлд гай болж явуулдаг энэ залуу гэр бүлээс нь салгаж явуулсан гэсэн эхнэр нь үздэггүй юм байлээ гэтэнгүүтээ Эмили ингээд нэг залуутай ингээд нэг зураг авуулсан байгаа. Тэнгүүтээ хоёулаа нэг юм туулан чихний юм зүгцэн зургийг оруулсан байсан. За тэнгүүтээ яг энэ постныхоо доор дахиад яг саний залуу өөр залуу юуцэн Эмили нэг хүнтэй бас үнсэлцээд ингээд нэг юм усанттай байгаа бас нэг зургийг нь оруулсан байсан. За тэгээд Threads дээр байсан Эмили яг өмөрсөн тэр постууд нь юу байсан бэ гэхээр хүмүүс ингээд Монгол эмэгтэйгээ өмөрнөө гэл тэнгүүтээ тэр хятад эмэгтэй өөрөө л эхлээд нөхрөө хуурсан штэ өөрөө тэр стрипт ингээд явж исэн бидтэй гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдийг ярьж байгаа одоо пост бичиж байгаа хүмүүс бол бас ихийнхэн байсан. За хамгийн их унших пост маань 32,000 үзэлтийг авсан пост байна. За үүн дээр нэг мөн хятад эмэгтэйг өмөрөөд байгаа эмэгтэйчүүд минь Эмилия үнэндээ хөөрхөн сайхан байгаа болохоор та нар ингэж буруутгаж байгаа штэ. Хөөрхөн охтод дургу байдаг яхан гэж боддог бодлосоо салах хэрэгтэй байна. Хөөрхөн гоё эмэгтэйчүүдэд буруу өгдгөө болцгоё. Зүгээр нэг өнцөг хэлэхэд монгол хүнээ л өмөр. Юу ч мэдгүй байгаа бол цохиогоод чамаагүй хөөрхөн охтыг битгий буруутгах гэх тэнгүүтээ хоёр дахь хэсэг дээр нь энэ пост өмөөрөх нөхөртэй хүнтэй явуулсан гэхээсээ илүүтэй хөөрхөн сайхан эмэгтэйчүүд баг байхасаа л царай муутай өөртөө итгэлгүй эмэгтэйчүүдийн хохирогч нь болдгоо. Хөөрхөн сайхан байж үзээгүй бол энэ постыг алгасчаарай гэдэг нэг юм бичвэрсэн. За дараагийнх нь 75,000 хүнд хүрсэн нэг юм бичвэр байна. Үүн дээр би л Эмили шиг хөөрхөн тунхай байсан бол зайлзайлгээд гадагшаа гараад кофе уугаа амар гой зураг аваад хоол идээд найзуудтайгаа шоуцсон чи ядын. Нэг тийм хямсаг царай гаргаад бүгдийг хаяна. Хүн ганц л амьдрын хийн ч юу ч гэсэн бай. Дундаасаа өчнөө хүүхдтэй биш олон жилийн турш хамт амьдарчихсан ч биш. Ёстой лөөлөө байна. Охид минь хүнтэй учирч үз, салж үз, хайш сур, ганцаараа байж сур. Өөрийгөө мэдрэлтэй 30-тай анаа гэдэг энэ постоос нэлээд олон хүмүүс түрээд бүр 1500 лайкийг авсан байсан. За хамгийн сүүлийнх нь 452,000 хүнд хүрсэн нэгэн пост байгаа хгүй юу. За тэгээд энэ постныхоо зурган дээр болохоор Гартигийн нөгөө Эмилия хүүхдийг тэрвэрж байгаа тэр сториг нь ингэж оруулангуудаа хүний хүүхдийг эцэггүй өнтер гэд ийм доромжллыг яаж тэсэх билээ те. Энэ хүүхэн үнэхээр хоёр хүүхэдтэй хайртай эцэгтэй хамт байлгамаар байсан бол өөрөө л бүхс бөөрөө захирах ёстой байсан юм шигэ гэдэг ийм бичвэр ингээд нэлээд олон хүмүүст хүрсэн гэдэг нь харагдчихсан. Хүмүүс тиймэрхүү байдлаар Эмилийг маш их ингээд өмөрж исэн. Уусаал тэр хятад эмэгтэй бол өөрөө бүр ийм амар байгаазтай өөрөө бүр ингээд залчин байгаазтай албаар энэ хоёрыг ингэж ярьж иж хандлтаа өсгөөд одоо бүтээгдэхүүнийг зардаг те. Түүнээс өөрөө ингээд яг зүгээр лайв хийх гэхээр хүмүүс үздэггүй учраас албаар Немо Эмилия хоёрыг ингэж ярьж хандлтаа нэмжээгээд тэр бараагаа ингэж худалдаалдгаа гэдэг байдлаар хүмүүс нэлээд бичсэн байгаа байхгүй. За үүнээс гадна тэр хэнийг болохоор яг тэр хятад
одоо хятад гинэ өвөр Монгол эмэгтэй буюу одоо Гардиг хүмүүс бас ингэжсэн нөгөө Немо Эмилия хоёрын тэр юу ч ингээд баарнд байгаа тэр зураг ингээд тараад ингээд бөө юм болсон штэ. Тэгсэн чинь өвөр Монгол эмэгтэй нөхрөө авах гад Монгол улсад иржээ гэл нэг юм бас бичлэг яваадсан таад санаж гинэ. Тэгсэн чинь хүмүүс яг тэрийг нь юу гэж яриад байгаа вэ гэхлээр үнэхээр нөхөр нь тэ Эмилиад нэлээд араар нь тавиад үнэхээр тийм асуудал ингээд анханасаа болсон юм бол тэр эмэгтэй юу гэж ингэж баах ингээд тэ камертай ингээд бичлэг гэж явах юм бэ. Тэр бичлэгийг ингээд үзэхэд анханасаа л яг энэ хоёрыг маркетингаар ингээд ашиглах гад тэ би ингээд Монголд ирлээ гэж онгоцноос буугаал ингээд талхаж байгаа бичлэгийг хүртэл ингэж оруулж ирсэн штэ. Үнэхээр араараа тавилсан эмэгтэй бол тийм юм хийхгүй маа. Тэр эмэгтэй юу бичлэг маантай ингээд бөө юм болоод ирэх байсан гэтэл анханасаа Гарди маркетинг хийх гэж л энэ бүгдийг ингэж гаргаж ирсэн. Тэгэхээр ийм амар эмэгтэй байгаад здэг гэх мэтчлэн Гардиг тэгж харж байгаа хүмүүс бас байгаа. За тэгээд Эмилия Гарди руу нэлээд урт нэгэн одоо чатыг өгсөн мөлий. Тэгээд үүнийгээ өөрийнхөө Instagram хаяг дээр story байдлаар оруулсан байгаа байхгүй. За үүнийг та нартаас уншиж хүргэе гэж бодлоо. За үүнээр энэ чамд хэлэх миний хамгийн сүүлийн үг байх болно. Миний хүсэж байсан ганц зүйл бол шудраг байдал. Чи намайг хангалттай олоодоо 3 дахь итгээд гэж дуудсан. Үүнээс болж Хятад Монгол болон бусад орны хүмүүс намайг танаа гэр бүлийг салгасан эмэгтэй гэж хардаг болсон. Үнэхээр хүмүүс намайг үүнээс болж үзэн яддаг болсон. Бүхэнд чи ямар ч хариуцлага хүлээхгүй гэж хэлэх нь огт утгагүй. Чи яг юунд хүрэхийг хүссэн юм бэ? Би чиний амьдралд ямар буруу зүйл хийсэн юм бэ? Бид хоёр сошиал медиагаар бие биенээ олон нийтийн өмнө гутааснаар яг юу хожиж байгаа юм бэ? Бид хоёр хоёулаа ээж хүмүүсээ нэг өдөр хүүхдүүд маань энэ бүхнийг харах болно. Чиний орлого сошиал медиа үзэлт хандлтаас хамаардаг гэдгийг би мэднэ. Гэтэ бусдын хувийн амьдралыг контент болгож ярих нь зөв гэсэн үг биш. Чи яагаад өөрөө үннийг хүлээмжшүүрхөөс цутаад байгаа юм бэ? Заримдаа үнэн зүйл зүгээр л үнэ хിവэрэ байхын дээр байдаг. Хүмүүс чамайг уучлах байсан. Немо хүртэл чамайг уучлахыг оролцсон. Чи Европт аялаж байхдаа нөхөр хүүхдээ орхиод Бээжин рүү Мазитэй уулзахаар явсан. Тэр үед л чи нөхрөө бүрэн түлхэж холтуулсан. Яагаад тэр бүхний бурууг надад тохож байгаа юм бэ? Тэр үед Немо бид хоёр бие биенээ огт мэддэггүй байсан. Нэг жилийн турш би цэг гэдэнгүүтээ. За тэгэхээр чамаас болж бүтэн нэг жилийн турш намайг нууц амраг гэж дуудсан үнэн. Немо дуугүй байсан шалтгаан нь хүүхдүүдээ боддог байсан гэж мөн адил. Би чиний хүүхдүүдийг өрөвдөж байсан учраас 6 сарын турш хүн бүрийн дайралтыг чимээгүй хүлээж авсан. Би чиний хүүхдүүдэд үнэхээр санаа тавьдаг. Заяа миний хүүхдүүдийг хордуулж алж магадгүй гэж чамайг хэлсэн гэж би сонсоод үнэхээр цочурцсон. Дараа нь чи миний хүүхдийн талаар ярьж хэлсэн. Бүр миний хүүхдийг эцэггүй гэж хүртэл хэлсэн. Хэрэг үнэхээр зорилго чинь хүүхдүүдээ аавтай хамт өсгөх байсан юм бол яагаад тэр үед стрипийг сонгоод яваад өгсөн юм бэ? Одоо хүртэл чи үннийг хүлээмжшүүлж чадахгүй намайг буруутгасаар байна. Энэ шудраг биш. Чи одоо өөрийн гэсэн найз залуутай болсон. Гэтэл одоо ч гэсэн хажуугаас нь бидний амьдралд оролцож тайлбар хийсээр байна. Чи одоо яг юу хүсэж байгаа юм бэ? Би хизээч эр хүнээс болж чамтай тэмцэж байгаагүй. Миний хүссэн зүйл бол зөвхөн шудраг байдал. Би ямар ч эр хүний төлөө хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй. Хэрв Немо хүүхдүүдтэйгээ хамт байгаа бол гэд бас цэг гэдэнгүүтээ чи өөрийгөө улам л эвгүй байдалд оруулахаа болгон дээр гэж бодож байна. Чи зөрүүт хүн би харин бүрч илүү зөрүүд. Хэрв бид үргэлжлүүлэн маргалцаар байвал улам олон нотлох баримт надад ирсээр байх болно. Чи үүнийг үнэхээр хүсэж байна гэж үү? Тэгээд үүн дээр нэг юм хэлэхэд Эмилия яг тэр лайв дээр хэлдэг Гардигийн одоо тэр стрипт байгаа тэр бичлэг юмнууд те ер нь л энэ Гардигийн тэр нотлох баримтууд надад байна. Би энэ лайв дээрээ үзүүлэх үү яах вэ харуулах уу яах вэ гэл ер нь л тэгж бол хэлжсэн. За тэгээд цааш нь болохоор санаа зовлтгүй Немоте эргэж нийлэх ямар ч бодол надад байхгүй. Чамд надтай тэмцэх ямар ч шалтгаан байхгүй. Эцсийн дүндээ бид бүгд л нэг дэлхий дээр амьдарч буй амьтдаа гэдэнгүүтээ цаашаа үргэлжлүүлээд чиний нэг удаа хэлж байсанчлан магадгүй миний хүүхэд хариуцлагатай аавтай байх хувьгүй байсан баха. Гэхдээ энэ миний буруу биш. Харин Немо бол хариуцлагатай аав. Чи азтай хүн. Гэхдээ чи миний охиныг эцэггүй гэж хэлж болохгүй. Миний хүсдэг амьдрал бол амар тайван аз жаргалтай амьдрал. Миний хүсдэг амьдрал бол хин тэгэнтэй өрсөлдөх, ялж ялагдах тухай биш. Эмэгтэй хүний хувьд би чамайг үзэн яддаггүй. Тиймээс чи өөрийгөө улам бүр эвгүй нөхцөл байдалд оруулахаа болох нь дээр гэж бодож байна. За тэнгуүтээ хамгийн сүүлд нь болохоор чи муу хүн биш гэдгийг би мэднэ. Чамайг тэр зам руу юу хөтөлснээ би мэдэхгүй. Гэхдээ чи шархалсан эмэгтэй. Чи чадлаараа хичээсэн эмэгтэй. Чи мөрөн дээрээ хүн тачаа үүрч яваа эмэгтэй. Би цаашид чамтай маргалтахыг хүсэхгүй. Энэ эмэг замбраагүй нөхцөл байдалд гацаж үлдэхийг хүсэхгүй байна. Чамд аз жаргал хүсье. Миний надад хэлсэн зүйлийг би уучлалнаа. Мөн би чамд хэлсэн зүйлийнхээ төлөө
өөртөө уучлалт хүсэж байна гэдэг ийм чатыг явуулаад тэгээ тэр чатыг нь бас Gardi синтсэн буюу одоо харсан гэдэг нас харагдчихсэн. Ер нь нэг иймэрхүү зүйлүүд бол болсон юм байна. Тэгээд одоо бүгдээрээ хажуу талаас нь харж исэн биш те нэг шүүхгүй байвал их зүгээр юм шиг санагдаад байгаа. Тэрийнхэн зөв, тэрийнхэн буруу гэхгүй одоо айл тал нь л мэдээч хэрэг хүн л юм чи өөрийгөө мөр шүү дээ. Ер нь бид нар ч гэсэн ингээл найзуудынхаа хоорондын хэрүүл маргааныг ч гэсэн ингээл сонсохоор тэгээ нэг нь ингээд ингэсэн байхгүй гэл ингээд сонсонгууд тэр найз юм маань зөв. Тэгээ нөгөө найз маань бас ийм болсон гингүүд бас л тэр найз юм маань зөв юм шиг те. Угаасаа тийм л байдаг шүү дээ. Тэгэл хүн айл болох өөрийнхөө өнцгөөсөө тэгээ өөрийгөө л өмөрсөн л тайлбар юмыг бол хийх бах. Гэтээ бид нар энэ болгон дээр ингээд талцаад хэрэлдээд ингээд тэ трэц дээр хэрэлдээд ах юм шаардлага юм шиг санагддаг. Гэхдээ энэ асуудлаас болоод бүр хүмүүс трэц дээр бол үнэхээр алалцж илээ. Бүр ингээд имэйл яг өмөрөөл бас имэйлийг буруутгаал тэгээ бүр ингээд үнэхээр хоорондоо бүр ингээд хэрэлдээд алалцж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Ялангуяа тэр хүмүүсийн постуудын сэтгэлүүд дээр бүр ингээд бүр чин сэтгэлээсээ бидэд хэрэлдээд байгаа байхгүй. Тэгэхгүй байвал зүгээр шүү дээ. Зүгээр ийм юм болсон юм байна гэл нэг хараад өнгөрөөдөг ч юм уу. Түүнээс бид нар одоо ингэж хажууд нь байсан биш. Яг үндэ мэдгүй шүү дээ. Энэ Gardi ч гэсэндээ тэг ингэж гаднаа ингэж бичлэгэн дээр ингэж харагдаж байгаа ч гэсэндээ яг үнэхээр бүр албаар Немог тэгээ дуудаад идэм үү яадаг гэдэг бид нар бол мэдгүй. Тэгээд ямар тааж Немогийн тайлбар юмыг бас хүлээж ий гэж бодож байна. Дараагийн яригдах хүмүүс маань Наша Чашагийн хосууд маань байгаа. Тэгээд яг хэдэн жилийн өмнө энэ хоёр бол маш хөргөн гарч ирж ирсэн шүү дээ. Эхнэр нь болохоор чи надаа гоё авч өгнө ингэсэн үү гэд ингээд гарч ирж байсан хосууд шүү дээ. Яг тухайн үед бол тэр бичлэг нь ингээд сошиал дээр ороод бүр ингээд бүүн болоод бараг бүх хүн үзээд нэлээд болж исэн. Тэгээд энэ хоёрыг бүр монгол хүмүүс бишээ те бүр гадаад хүмүүсээ гэдэг яриа хүртэл гарч исэн. За тэр үеэс эхлээд энэ хоёр маань контент хийгээд мэдээж хэрэг маш олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж исэн хосуудын бол нэг байдаг. За тэгээд яг сүүлд нөхөр нь жүжигчин Ундрмагийн подкастэнд ороод яг өөрсдийнхөө энэ талаар бол яриад за үүнээс нь болоод хүмүүс ингээд сошиалэр бүр бүүн болоод ингээд яригадаад байгаа шүү дээ. Би болохоор энэ хоёрыг яг уу салцсан байж магадгүй юм байна. Ер нь салцсан юм байна гэдгийг хэд хоногийн өмнө бараг сарын өмнө л бол мэдчихсэн. Яаж мэдсэн бэ гэхээр тэр нөгөө мэдгүй зүйлээ асуух гэдэг Facebook групп дээр хүмүүс яг энэ хоёрын зургийг тавингуудаа энэ хоёр маань яагаад салчваа гэдэг нэг пост бол орсон байхгүй. Тэгээд тухайн үедээ харчаад тэгээд мэдээч хэрэг нөгөө бид бүгд л яг үндэ хэрэг дуртай штэ тэгээд нэрээ яасан болоо гэж яг Instagram дээр хайгаад харсан чинь яг би нэгээ бол дагдаг. Гэхдээ хамт авахулсан одоо нөгөө зураг бичлгүүдээ бүгднийг аль ингээ харагдахгүй болгоцсон байсан байхгүй. Яг устгасан юм уу эсвэл ингээд онли медиа тавьсан юм уу те ингээд харагдахгүй болгоцсон юм уу гэдгийг бол мэдэхгүй. Ямар тааж тэгсэн байсан. Тэгэхээр би за нэрэл нэг юм болсон юм шиг байна да гэд зүгээр бодоод байжсэн чинь одоо сошиал дээр баг энэ талаар бас мэдэхгүй хараагүй хүн баг байхгүй болов гэж бодож байна. Яа гэх юм бол яг тэр подкастн дээр нөхөр ингээд битээр төр тустай байгаа. Яа гэх юм бол хувийн орон зай хэрэгтэй байгаа учраас би биндээ хувийн орон зайг одоо ингэж өгөх гэж төр тустай байгаа. Гэтэ салаагүй гэдэг байдлаар тэр бичлэгэн дээр ярьсан байгаа байхгүй юу? Тэр одоо ер нь хэсэг тустай байгаа байхгүй юу? Таны хүн хоёр уу? Тий. Асуудлаа шийдэх гэж ингээд хийж үзээгүй нэг л зам байна. Хоёул хувийн орон зай нэг жоох өгөө. Жоох юм бодох хэрэгтэй. Гэтэ би миний хувьд бол надад айгу үйлчлж байгаа гэж бодож байгаа. Би хамт байхдаа ингээд ерөөсөө өөрийнхөө яагаад байгааг мэдтгүү. Нөгөө нь л амар шүүгээд чийл болохгүй байна, чийл юм байна гэдэг үсэн. Тэ би ингээд одоо хайртай хүмүүс маань ингээд байхгүй ганцаараа үлдээд тэгсэн чинь амар их мэдээд яг үндэ биел болдог байсан юм шүү. Үүнээс нь болоод хүмүүс одоо ингэж нэлэх биетэй эмхтэй байхад чинь юу хувийн орон зай яриад байгаа юм бэ гэдэг хүмүүс гарч ирээд трэц дээр бас яг энэ асуудал сүүлийн хэдэн хоног бүр маш их яригдж байгаа. Одоо жишээлбэл яг энэ дэлгэр гэдэг хүний оруулсан нэг юу байгаа хгүй одоо бичвэр пост байгаа хгүй. За үүн дээр болохоор хувийн орон зай юу ч гэмээр юм дээ. Яг ямар хувийн орон зай хүсэн юм болоо чөлөөтэй байхыг хүснээрээ орж гарахыг сэлгүүцхийг хувийн орон зай гэж хүсэн юм уу да. Гэр бүл болсон хойно тэр тусмаа нялх хүүхэдтэй үед хувийн орон зай энэ гэж бити хуцуу жаахан хүүхдээ эхнэрээ орхиж гарчаад эхнэртэй хувийн орон зай үлдээнэ гэж бодоо юу. Чаддаг юм бол хүүхдээ өөрөө асарч хамгаалаад эхнэртэй хувийн орон зай үлдээ. Хувийн орон зайтай баймаар байвал битгий гэр бүл зохио гэд яг ийм постыг оруулаа. За тэгээд энэ постноос нэлийн олон хүмүүст хүрсэн гэдэг нь харагдчихсан. За үүнээс гадна одоо жишээлбэл бас яг энэ аюур занаа Ари гэдэг хүний оруулсан бас нэг бичвэр байгаа байхгүй. Бронуудаа хүүхдтэй болчоод хувийн орон зай ярихгүй. Ядахнаа дөнгөж төрсэн ээж хүнд нойл орох, цай хоолой халуун дээр нэдэх уух
хувийн орон зай өгчөөд хуцаарай. Их хувийн орон зай ярьсан эли балан юмнууд өгнийхээ учрыг мэдэхгүй байж битгий хүүхэд өнчрүүлээд бай гэдэг ийм одоо ууралж байгаа эможи бол тавьсан гэдгийг харагдчихсан. Дараагийнхаа нэлээд олон хүмүүст хүрсэн буюу 117 мянган хүн харсан нэгэн пост байгаа байхгүй. Гэхдээ энэ пост нь бараг л яг энэ яриа ингээл бүүн болоод гарах үед энэ пост орсон. Одоо тэгэхээр энэ пост бараг л 200 мянган хүнд хүрсэн байж магадгүй гэж би хувьдаа таамаглаж байна. За үүн дээр болохоор хин нь эрүүлэл хүмүүс байна штэ. Яг цалаагүй хувийн орон зай хэрэгтэй болоод төр тустай байгаа гэж байна. Өөрийнхөө толгойд ирэх болыг хар гэж энэ штэ. Гэтэл хүүхдтэй эмэгтэй хүнийг удаан ганцаардуулж болохгүй. Чиний юм гэж боддог юм бол чин сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хүүхдээ хамт хайрлаж өсгөх хичнээн нандин билээ дээ гэдэг одоо ийм постыг оруулсан. За тэгсэн чинь энийхэн доор нэг хүний коммент байгаа хгүй. За энэ комментэн дээр мэддэг нэг нь мэддэг юм аа. Ерөнхийдөө энэ залуу подкаст дээр их л сайхан хэллээ. Начир дээрээ эхнэрээ төрснөөс хойш гэртээ үзэгдэхгүй хүүхэн шуухан эргүүлж явснаа баригдаж бантангуудаа чи надгүйгээр хинч биш би л энэ бүхнийг бүтээсэн гэж тархийг нь угааснаа найзтайгаа хамт стрипийн байнгын үйлчлүүлэгч гэдгээ хэлсэн үедээ ер нь тэгээд төрсний дараа хичнээн хэцүү байдаг билээ дээ. Дөрхөм рүүгээ буцан эхнэрээсээ ганц удаа уучлалт гуйсан л гэж найдахаас та гэдэг одоо ийм комментиг бичсэн байгаа хгүй. Тэгээд ер нь энэ комментэд хүмүүст нэлээд хүрсэнтэй. Тэнгүүтээ бас одоо яг харсан юм уу, яасан ер нь л ингээд энэ залуу бол ингээд стрипт ингээд явдаг байсан гэдэг постууд, комментууд нэлээд одоо хит харагдчихсан. Гэтэ яг одоо баримттай зурагч гэдэг юм уу да те янз бүрийн тиймэрхүү юм бол байхгүй зүгээр хүмүүс нэг юм амныхаа одоо юу гэмдэ нэг юм ам дамцаараа л яриад байгаа байхгүй. Тэгэхээр бас яг итгэхүү яах вэ бас айгүй хэцүү. За тэгээд үүнээс нь болоод мэдээч хэрэг одоо энэ хүн рүү бол маш их дайрал утсан. Ер нь дийлэн хүмүүс эхнэрийнх нь таалд байгаа гэдэг нь бол харагдчихсан л да. Гэтэ яг тэрийг нь одоо хэрхэн ойлгох вэ гэхлээр яалтчгүй байдаг л те хүүхэд төрүүлсний дараа ээж нойрны асуудалд ордог, хүүхдээ хөхөөлн харна те ийм асуудлуудад бол ордог, дааврын асуудалд ордог. Ер нь л аашсан бол бас амар болт штэ тий. Одоо жишээлбэл яг манай охин 2 нас хүрч байгаа хгүй юу. Тэгэл одоо л гайгүй болж байна. Тэгэхээр яг төрсний дараах эмэгтэй хүний тэр сэтгэл готрал, даавар, ааш одоо ингээл бусдтай өөрийгөө харьцуулах тэр жингийн одоо асуудал тий тэр болгон бас яг тийм амар бол биш. За ер нь нэг иймэрхүү юм бол байна. За үүнээс болоод тэрээр одоо өөрийнхөө Instagram-ийн story дээр хэд хэдэн сторинуудыг оруулсан. За үүн дээр болохоор өөрсдөө л амьдралыг хичээ чадахгүй бол хичээлээ сайн хий гэдэг story оруулсан байна. За ямар ч амьдрал туусан та нар шиг ухаангүй шаахгүй гэдгийг мэдэж байгаа гэдэг storyг оруулсан байна. Ядаж хүүхдээс над хараал замаа татаж сураа гэдэг storyг бас оруулсан байна. За тэнгуүтээ ямар ч байгаа биштэй гэд хэлчихмээр хүмүүс ямар их байд юм бэ? Хүний амьдрал заагаа нагаад гэд. За энэ мэтчлэн ер нь юм одоо юу гэдгийг иймэрхүү сторинууд ер нь бол оруулсан гэдгийг харагдчихсан. За энэ болгоны араас Жанлав дахиад хэдэн сториг оруулсан байдаг. Тэгээд эдгээр сториг нь хүмүүс бас скриншот хийгээд threads дээр оруулаад олон хүмүүсийн анхаарал хандалтыг авч байгаа гэдэг нь бол харагдчихсан. За үүн дээрээ миний хайртай бүсгүүчүүд дайснууд гэх тэгэнгүүтээ энэ дэлхий дээр хамгийн их хайрладаг хоёр бүсгүй минь дайснууд болно гэж хэн мэдэх вэ? 25 хүрч одоо л нэг хүн болох нь үү гэтэл үгүй байж. Амьдрал төхөл тавиад би ч баг л чадчих юм шүү дээ гэж бодож байлаа. Сэтгэлээ хоёр хувааж тавуулахаас өмнө л дөө өдийг хүртэл явж ирсэн цаг хугацаанд миний л төлөө гэж өгөхөөр хойшин тавьж ирсэн тэр нэгэн бүсгүй өмнө үлдсэн амьдралын минь туршид өхөл биднийг салгах хүртэл гэж алтан бэгзэг солилцох тэр нэгэн бүсгүй өмнө ингэж сөхрөн гэж зүүднээс минь өөр зүйл надад буугаагүй явлаа. Тэр би цаашдын ирээдүгээ бодож хоёр дахь бүсгүйн талд зогсвол тэр их ачлал хайрыг сандаггүй хөлд ормогцоо төвшиж явсан уугаа орхидог ухаан муутай хүү. Надад өгсөн хайрыг нь санаж эхний бүсгүйн талд зогсвол бойтогноос салаагүй эрхийн балай хүний охин зовоосон гэрийн хугархай төвийг барих гэж хичээсэн ч миний амьдрал учраас болдоггүй юм. Амьдрал гэж яг яадаг юм бэ? Эр хүн байна гэж яг яадаг юм? Хаана нь даардаг юм? Тэр хоёрын аль нэгийг сонгож нөгөөдхийг нь орхих биш. Хамт байж л миний сэтгэл дүүрдэг байтал юунд ингэж нэгнээ химлэж урд насандааж өстөн дайсан байсан мэт аашилдаг юм бэ. Өглөө нь хамт инээж оройн хамтдаа уйлж хин нэгнийхээ өмнө гомдлын мөргөө амьдрмаар байна. Хин рүүгээ шидсэн үг үйлдэлээ чинь арт ир нөхөр чинь хамтдаа чимээгүй тарчилж байдаг гэдгийг эр хүнд хайртай эмэгтэй хүн бүр ойлгоосоо. Хин нэгнийг хайрлаж байгаа бол тэр хүнийхээ хайртай бүхнийг нь хайрлаж ядчил ойлгодог байж тэр хайр нь бат
хамт бүх оршдог гэдэгт итгэдэг. Дараагийн story нь одоо өөр олон зүйлээрс та нарт амьдралаа нэг нэгэнгүй дэлэхгүй. Ямар ч тач бид хоёрын хоорондын харилцаанд асуудал гараад туслаа байсан зүйл байхгүй. Өөр асуудлууд байгаа гэд ийм сториг оруулаад тэгээд хамгийн сүүлд нь өөр хүүхэд өнчрүүлж ачаагаа алдсан зүйл байхгүй гэд энэ мэтчлээ сторинуудыг ингэж оруулсан байгаа. Яг үннийг хэлэхэд тэгээд мэдгүй мүү. Одоо жишээлбэл яадаг л да зарим нэгэн ийм цуу яриа бол яг үнэн байдаг те. Хүмүүс яг жинхнээсээ харчаад жинхнээсээ ярьсан байдаг. Зарим цуу яриа бол үнэхээр худлаа байдаг. Бүр ингэж хүмүүс ерөөс хараагүй мэж худлаа нэг нь ингэж юм ярингууд цаашаа давслаад ингэж яриад байдаг асуудал бол байдаг шүү дээ. Тэгэд хэрвээ үнэхээр тэгэж стрип ороод тэгэж явдаг байсан бол бүр үнэхээр бас ингэж хэл хөг олдохгүй юм шиг. Гэтэ тэрнийг баримттай нотлоготой юм уу гэд харахаар тийм юм байхгүй байгаа нь бас худлаа цуурхалч юм шиг те. Тэгэд юуцсан мэдгүй байгаад байна. Та хэд манаас яг үүн дээр юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. Угнаас миний хөөхөн хос шүү гэж хаардаг, дагдаг ийм хүмүүс байгаад байгаа хгүй. Тэгээд аль болох уучраа олоод ингэж хамтдаа байвал те бас нэг талаасаа юу л юм бэ л те ингэж 18-9-өөс эхлээд үерхэд ингээм хамт амьдраад эхэлсэн гэж байхгүй. Бүр маш олон жил ингээд хамтдаа тулсан. Хамгийн гол нь ажил нь хүртэл ингээд нэг байгаад байхгүй. Хамт дандаа контентоо хийн, хамт гадуур явна ингээд бүх зүйл нь ингээд хамт байгаад байгаа юм билээ. Тэгээд би яг үүнээс юг харсан бэ гэхлээр урд нь нөгөө манай найзууд ингээд уулзаад манай нэг найз бас надаас хоошоо төрсөн байхгүй. Тэгээд би тэд ингээд уулзаад юм ярьжсэн чинь ингээд хаяада нөхрийгөө бүр ингээд гэрээсээ гараасаа гэж боддог гинэ. Бүр хаяада ажиллаа явлаа гэж явахаар ингээд баярлдаг гэж аахгүй. Тэгээд хамгийн гол нь тэдний нөхөр нь нөгөө юм оффист ч юм уу байгууллагад ажилладаг, хуваараа бизнес эрхэлдэг. Тэгэхээр ингээд ажиллаа явах үедээ яваад явахгүй үедээ ингээд гэртээ байж байгаа хүн байгаад байгаа байхгүй. Би яг тэрийн сонсчод жоохон гайхчихсан байхгүй юу? Яагаад би болохоор айл болох нөхөртөөгөө хамт баймаар идэг. Нөхөр гэрт байхаар надад гоё идэг гэж би хэлсэн чинь яг үндэ манай нөхөр байгууллагт офис ажил хийдэг. Яг өглөө гарч яваал гэт яг 6 өнгөрөөл хүрээд иртгэлтэй. Тэгээд ингээд би зүгээр ингээд харьцуулаад бодсон чинь яагаад манай найз тэгж хэлсэн бэ гэдгийг би бас жоохон ойлгосон байхгүй. Яагаад гэвэл манай найзын одоо нөхөртөөгөө байгаа тэр цаг хугацаа нь одоо надаас илүү л байдаг юм шиг ам л да. Тэгээд хаяада бүр үнэхээр нөхрийгөө ингэж гараад яваасаа гэж боддог гэж аахгүй. Тэгээ би болохоор манай нөхөр яг л нөгөө нэг өдөрт ингэж 9 цагийг те ингэж бараг 9-10 цагийг ажлаар өнгөрүүлдэг болохоор айл болох нөхөртөөгөө хамт байхыг хүсээд байдаг. Тэгэхээр бүх юм нэм хамтдаа байдаг хосууд яг яадгийг мэдгүй. Хамгийн гол нь өөр хамт олон байхгүй. Яг л хоёулаа баадаг шүү дээ. Бас яг туулааг болох мэдгүй байгаа байхгүй юу. Гэхдээ эцэст нь яг ингээд үгнээд хэлэхэд бид нар одоо энэ дээрхтэй саяны ярьсан бүх хүмүүсийн амьдралыг хажуунаас нь хараагүй өөрсдөө туулж үзээгүй. Тийм болохоор бид нар яг үнтэй мэдгүй шүү дээ. Тийм учраас хүнийг шүүх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр зүгээр ийм юм болсон юм байна, ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэж хараад өнгөрөх нь л айгүй зүгээр юм шиг санагддаг болсон надаас үлд. Тэгээ та хэд мань хүн дээр юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. За одоо манайхан бүгдээрээ хамгийн сүүл ярих сэдв рүү орж ийн. За энэ сэдв нь сошиал дээр бас бүүн болоод маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад байгаа сэдв байгаа буюу одоо нүг мөнх тэмдэрлэгээд байдаг шүү дээ. Би маш олон бичлэгэн дээрээ энэ хүний талаар бол ярьж исэн. Мөнх тэмдэрлэл гэсэн чинь одоо өөрийнхөө рил контентоо нэг эмэгтэйтэй хамт хийдэг болсон бохоггүй. Тэгээд тэр эмэгтэйг бол найз охин гэж бол танилцуулж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За тэгсэн чинь яг энэ найз охин гэдэг охинтойгоо хамт хийсэн нэг бичлэг нь маш олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн байна. Яагаад тэгэхээр хамгийн гол нь энэ эмэгтэй нь яг тэр бичлэг дээр хэлж байгаа үг нь бол хүмүүс таалагдаагүй. За тэрэн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхээр 30 нэмэх хчүүд ингээд надад зөвлөөд өгөөрэй. Би Баян зүрх цахыг яг хаана гэдгийг мэддэггүй. Одоо ингээд мах аавна гинэ. Хэрвээ над чиг хоол сайн хийдэг болох юм бол энэ хүн шиг ингээд хүнтэй уулзсан шүү гэдэг байдлаар тэр бичлэгийг хийсэн байгаа байхгүй юу? 이거 다리 татчихаач. Тийш. Зүрээ ийм хүмүүсийг даван туулж өгдөг мэн. Сайхан дэрш. Хоосон хийж сурсан цаг. Хүмүүсээ ийм үнтэй очирнаа. Манай Одоо мах ясахгүй чинь Баян зүрхийн зах нэ. Би Баян зүрхийн зах гэж мэдэхгүй. Яг үндэ. Тэр хаана идэм бэ октода биш ихснэраа 30 гарсан ихснэр надад зөвлөгөө өгөөрэй. Мөнгө өгнө. Тэгээд яагаад хүмүүс одоо үүн дээр жоохон юм
одоо дургууталтай хандаад байна вэ гэхэлэр одоо ингэж тэ өөрөө хөдөлмөрлөхгүй нэг мөнгөтэй залуугийн хажууд очоод амар хэлбэр аргаар ингэж амьдрах гэсэн ийм эмэгтэйчүүд ингэж байгаад байна. Тэгээд хамгийн гол нь энэ эмэгтэйчүүд доод үеийнхэндээ буюу тэ одоо залуу охид эмэгтэйчүүдэд маш буруу үлгэр дуурайлал үзүүлээд байна гэж хүмүүс нэлээд одоо ууралж бухимдж байгаа гэдэг нь бол харагдчихсан л да. Тэгээд яг энэ талаар бэлэг жаргал эрдэнэгээд хаягтай нэг залуу бас бичлэг хийсэн байгаа байхгүй. За энэ бичлэг дээрээ бүх цаг үед л голд дэгрүүд байсаач байх болно. Гэхдээ битгий ийм байгаараа охтуудаа please гэдэг одоо ийм тайлбартаар энэ бичлэг хийсэн байгаа байхгүй. Тэгэд үүн дээрээ бас л тэ одоо иймэрхүү амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн иймэрхүү эмэгтэйчүүд үнэхээр болоо гэдэг байдлаар рийлээ бол хийсэн юм билэ. За тэгсэн чинь бэлэг жаргал эрдэнэ рүү бас ингэж маш олон хүмүүс дайрсан юм шиг байгаа юм л та. Тэрээр дахиад бас нэг рил хийсэн. Угаасаа манай монголчууд тэнийг гэдэг мэдчихэл байгаа юм чинь. Тэгсэн чинь хажуудаа бас нэг тэнийг юм толчжээ. Тэгээ өнөр энэ бичлэг үздэгээ. Тэр нэг өөрийнх нь биш юмар рефлекс хийж байгаа. Хамгийн өрөвдөлтөд юм. Түрээ энэ бүтэлийн даван тоочч бүрээ сайхан амьдрын шүү. Тийм шүү дээ. Угаасаа чи сайн гол дээр хийж ч сайхан амьдрын шүү дээ. Чи сайн боо өгчөөж чи сайн те өгшөө хүмүүсийн мөнгийг сааж ич чи сайхан амьдрын. Тэгээд октод гэж битгийлээрээ чамд л хамаатай зүйлсээ хараалаа. Амар олон юм доромжлол байгаа энэ бичлэгэн дээр. Баян зэргийн зах гэж мэдэхгүй. Яаж мэдхий наац. Угаасаа юугаар Монголж байгаа юм чи? Яг үндэ. Хэн хаана идэм бэ октод биш ихнэраа 30 гарсан ихнэр надад зөвлөө өгөөрэй. Мөнгө өгнө. Өөрийнхөө мөнгийг юм уу эсвэл цаадны эргүүгийнхээ мөнгийг юм уу гэж байна. Яа тэгээ яг 30 гарсан ихчнэраа бираач гэж ёо. Тэгээд иймэрхүү гарууд манайд одоо амьдрал заанч гэж юу аах вэ? Манайд хань боломж гэж юу аах вэ? Тэгээ манай энэ мэтийн хүмүүс хань болох бах тий. Гэтэ энэ хүн чи амар ухаантай гэсэн шүү дээ. Би үнээ сонсч ирсэн. Ер нь амар потенциал өндөртэй гэсэн. Гэтэ сүүлд нөгөө нэг их наркотикнд ороод наркотикны нөлөө арилаагүй тэгээд юм дээр явж байгаа юм шиг байна тий. Энэ хүн хандаж хэлгээд чи 30 гарахгүй тэгээд яг шууд 40 руу орох юм уу яах юм мэдэхгүй энэ. За мэдэхгүй. Өөр ер нь бол нэг юм октодтой амжилт дүүнэртэй амжилт битгий юм гол дэгэр байгаарай. Өөрийнхөө хүчээр мөнгө олоод өөрийнхөө хүчээр амьдралаа босгохыг эсвэл хамт нөхөртөө болоод нөхөртөөгөө хамт амьдралаа босгохоор битгий юм лалрын яшка байгаарэ гэж хүсэж байна. Бас яг нөгөө талдаа энэ эмэгтэйг одоо өмөрч байгаа хүмүүс нь та нар ч маа зөөлөдгүй юм. Энэ бол зүгээр маркетинг бэн штэ тий зүгээр ингэж хандлт авах гэсэн л бичлэг бэн штэ гэдэг байдлаар өмөрч байгаа хүмүүс бас байна. Тэгсэн чинь тэр өмөрч байгаа хүмүүсийн эсрэг байгаа хүмүүс бас байна. Хэдий ийм маркетинг байсан ч гэсэндээ хүн мөнгийг хөдөлмөрлж олдог. Одоо ингээ хүн өөрөө ажил хөдөлмөрийг хэрхэлжиж мөнгө олж ингэж амьдрах хэвээр байдал зүгээр л нэг юм те баян залуугийн хажууд ингэж очоод ингэж наалтах бол энэ ингэж яаж буруу зүйл юм маркетинг байсан ч гэсэн ийм зүйл байж болохгүй гэж хаарж байгаа хүмүүс бас байна. Тэгээ та хэд маань үүнийг хараад яг юу гэж бодож байна маань комент хэсэгт бичээрэй. Бүх тэмдэглэлийн хийсэн тэр нэг эргүү атсны бичлэгэн дээр яагаад ингээ уур ураад байгаа вэ гэхээр тэр нэг ийм байгаад байгаа байхгүй манайхаа. Эмэгтэй хүмүүст тэр охин болохоор маш буруу одоо эмэгтэй хүмүүс биш охтуудад ингээ дүүнэрттэй маш буруу мессеж өгч байгаа байхгүй. Ийм үнтэй уучраарай гшаа тий. Энэ чинь өөрөө амар буруу юм манайхаа. Тийм болохоор л миний стресс үрж байгаа. Тэгээд ингээд наа чин ингээд реалити шоу байх магадaltaй байсан ч ингэж ярьж болтгүй маа энэ атсан. Наад чин ирээдүйн чиний охинд, чиний дүүд маш буруу мессежийг өгөөд байгаамаа. Ацнууд минь баярлалаа. За ингээд энэ хүргээд энэ удаагийнхаа бичлэгээ дуусгая. Тэгээ та хэд маань энэ хүртэл үзсэн бол лайка дараарай. Хэрвээ subscribe дараагүй бол заавал дараад өгөрэй манайхан. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгийг бас оруулах болно. Тэгээд мөн подкастынхаа ажил руу орно. Подкастач гэсэн одоо гэлсгээс юмнууд ингээд шахаад хийгээд явна гэж бас бодоод байна. Гэтэ үнэхээр амжихгүй байна. Цаг хугацаа л үнэхээр хурдан өнгөрөөд байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай хөрх хүмүүс минь түр баяртай.